Энэ ихтэй амар хатуу болгож байна. За намайг Халиун гэдэг Wall Street English coach-аар ажилладаг. За надад оюутныхаа хэд төвшлийг харахаар аюул гой санагддаг. Жишээ олох сурагч гэхээс илүү би ер нь бүх сурагчдаараа бахархдаг. Яагаад гэвэл хүн болгоны нөгөө зорилго нь бас өөр байна. Өмнө нь англи хэл сурч ирсэн туршлагууд нь өөр байдаг учраас ерөнхийдөө одоо анх тухайн оюутантай ярьснаас хойш өөрийнхөө зорилгод хэр хүрсэн бэ гэдэгт нь ер нь бол их бахархахыг хичээдэг. Сурагчдаас хамгийн сонсдог сэтгэл бол би нэг амар хүнд гэж бодож байсан англи хэл сурахыг би айгүй хойшлуулад яваад байсан та харамсаж байна ч юм уу. Тиймэрдүү комментүүд их ойрд их сонсож байгаа. За нөгөө англи хэл гэхээс илүү хүн өөрөө альва нэг өөрийнхөө зорилгод хүрэх гээд зорилго тавиад тэрэндээ баг багаар ингээ хүрж байгаагаа өдөр тутамдаа хүрж байгаагаа мэдрэхээр хүн өөрөө нэг юм маш их сэтгэл нь хөдөлдөг байх гэж би бол боддог. Тэгэхээр айгүй их хүнд гэд хүлээгээд бодцохоор бүх юм айгүй хүнд болоод байгаа юм шиг санагддаг байж магадгүй. Тэгэхээр би коучийн хувьд оюутнуудтайгаа ер нь бол нөгөө монгол хүмүүсийн бас нэг заналтай тий амар их бүх юмыг нэг дор хийх гээл ажлынхаа хажуугаар сурахынхаа хажуугаар ингээ бүх юмыг амжуулах гад алинд нь ч хүрч чадахгүй болохоор айгүй сэтгэлээр унаад байгаа юм шиг харагддаг учраас англи хэлнийхэн системийг ингээд програмчлаад системчлээд өдөрт та яг энийг хийхэд болох юм байна гэд ингээд хараад үзэнгүүт бүх зүйлийг нэг юм хэсэг хугацааны дараа үр дүн гарах нь мэдээж учраас санаа зовлтгүй байдаг. Англи хэлийг ер нь бол бид хэд Wall Street English өөрөө ямар арга барил баримталдаг вэ гэхээр ер нь бол урт хугацааны memory бид хэд long term memory дүлдэх системчлэгтэй учраас нэг дор олон их юмыг мэдээллийг сурахгүйгээр баг багаар сурснаар илүү үр дүнд хүрэхээр илүү бид тэрийг ашиглаж чаддаг болж байгаа учраас бид баг багаар сураарай гэж хэлгээд байгаамаа. Нэг дор сурч хал хүн өөр яадаг гэхээр маш их pressure, маш их стрессийг авдаг. Тэр хэрээрээ эргүүлээд мартдаг учраас эргүүлээд бид хэд ямар ч үр дүнгүй болчих гээд байдаг. Тэгэхээр Wall Street English сурснаар бид нэр баг багаар системтэй зүйтгэгчтэй сурах учраас биднэрт үр дүнж гарах нь байна. Тэгэл ханамжийн хувьд бол бас маш сайн байх байна л гэж би хэлмээр байна. Wall Street English-ийн хичээлийн бүтцэн өөрөө бид хэдийн арга нь илүү сурахад юм хөгжилтэй фан нэг одоо зүйлийг байнга бариад уйдаад авахгүй. Тэгэхээр та мэдээж одоо англи хэл сурах гэж байгаа хэдий ч маш их одоо нэг өвдөлт мэдрэхгүйгээр хөгжилтэй байдлаар өөрийгөө өдөр бүр ингээд гоё активитинуудаар хөгжүүлж байгаа учраас уйдах завгүй гэж би бол хэлээр байна. Энэ ихтэй амар хатуу болгож байна. Юу вэ гэхээр бид хэд нөгөө насан турсан хүмүүс учраас англи хэлийг ер нь хэл сурах процессыг аюу хурдан төтөлгөөд байдаг. Бид хэд ер нь бол яадаг вэ гэхээр мэдээж монголоор маш сайн ярьдаг болсон байгаа хэдий ч англи хэлээр бид хэд ярихдаа өөрсдөө baby гэж ерөнхийдөө бодвол их зүгээрээ эхний хичээл дээр би ч гэсэн маш их хэлдэг. Бид хэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Тэглээгээд маш удаан гэсэн үг бол биш юм аа. Бид хэд хэр чадлаараа хичээж байна тэр хугацаа бол мэдээж багасна. Гэхдээ дор хаяж хугацаа хэрэгтэй учраас өөрсдөндөө маш их pressure өгөхгүйгээр баг багаар хичээвэл үр дүнд хүрнэ гэдэгт итгээрээ. Бас өөрсдөндөө маш их итгээрээ гэж би хэлэхээр байна. Мэдээж итгэж чадах юм бол чадахгүй зүйл гэж байхгүй. Эцэст нь гэж хэлэхэд сурах зовлон төр зургийг сураагүй зовлон үрдэх байдаг учраас таныг өдрийн өмнө ч гэсэн хичээлээ эхлүүлэхийг бодоорой. Бид хэд ч гэсэн тань туслахад таатай болно. Welcome to Wall Street English.